Юмнуудаа зэгцэлж агаад өөрийнхөө хамгийн анхны айл хэдийн манифест хийсэн мөрөөдлийн самбараа олсон. Тэгээ хэрвээ та нар харж байгаа бол би энэ самбарыг анх 2018 онд Америкт ирэх мөрөөдлөөр хийж байсан юм байлээ. Тэгээд энэ чи би TOEFL-ийн хүслийн оноогоо тавьсан, Америкийн сургуулийн зургийг тавьсан байна. Тэгээд айл хэдийн TOEFL-ийн оноогоо аваад 7 жилийн өмнө Америкт ирсэн байгаа. Тэгээд дээрэс нь би бас тэр үед нөгөө бондгор хүн байсан болохоор би тасгал хийдэг эмэгтэй болно. Тэгээд зөндөө олон ном уншин, зөндөө олон мэдлэгтэй болно гэж бодож исэн чинь одоо өдөр болгон би тасгал хийдэг, өдөр болгон ном уншдаг, тэр талаараа хүмүүс хуваалцдаг. Тэгээд яагаад би энэ хоёр зургийг тавьснаа мэдгүй. Гэхдээ олон хүмүүс ярьдаг хүн л болно гэж боддог байсан юм шиг байгаа. Тэгээд зөндөө олон хүмүүстэй энд микрофон бас Тэдийн өөрийнхөө үзэл бодлоо болон санаагаа дэлхийд даяар хуваалцсан гэсэн энэ тэмдгийг наацсан байсан байлээ. Тэгээд одоо та нар хардаа би маш олон хүмүүст YouTube-ээр дамжуулаад өөрийнхөө дуу хоолойг хүргэж байгаа. Тэгээд түүнээс илүү гайхалтай сонирхолтой зүйл нь юу вэ гэх юм бол би энэ томоор мөрөөд гээд ийм номны зургийг наацсан байж гин өөрийнхөө номыг бичнэ гэж боддог байсан. Тэгээд та нар мэдээж байгаа би номоо бичсэн. Тэгээ бас өөрийнхөө бизнестэй болно гэ мөнгөний зураг хүмүүстэй хамтарч ажиллана гээд эдгээрийг нааж байсан. Одоо яг миний хийж байгаа зүйл бүр тэгээ хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэх юм бол би энэ зургийг нахтаа юу бодож ирсэн нь үнэхээр мэдгүй. Гэхдээ Forever 21-ийн ийм зургийг наацсан байсан. Тэр үед янз бүрийн брэнд юусоо мэддэггүй байсан болохоор олцсон зураг нь энэ байсан юм шиг байлээ. Тэгээ та нар мэдэж байгаа би өөрийнхөө HLS брэндийг энэ жил гаргасан байгаа. Энд дээр хэрвээ чи мөрөөдөж чадах юм бол бурхан чамд бүгдийг хийж өгч чадна гэж бичиж доор нь Лос Анжелес гээд. Тэгээ миний анзаарснаар зөндөө олон хүмүүс манифест хийхдээ нэг алддаг зүйл нь юу вэ гэхээр жоохон цөхөрсөн энергиээр хандаад ядаг. Би тэрэл сургуульд ормоор байна. Тэрэл хүнтэй хамт баймаар байна гэд тэгэж ерөөсөө болохгүй. Та зүгээр л тэр зөв чиглэлийг тавих хэрэгтэй. Тэгвэл би Harvard-ийн энэ сургуулийг энд тавьсан байгаа хгүй юу? Би Harvard руу яваагүй. Гэхдээ амьдрал надад түүнээс илүү гайхалтай зүйлийг зөндөө өгсөн гэж би боддог. Тэгэхээр хорвоо ертөнц яг таны хүсэж байгаа зүйлийг өгнө, нэг эсвэл түүнээс чинь илүү гайхалтай зүйлийг тань руу үргэлж авчирдаг юм байлээ. Ялангуяа энэ жил би өөрийнхөө manifestation дээр ажилласнаас хойш ирэх зүйлсүүдийг маш их хурцсагсан юм шиг санагдсан. Тэгээ та ч ихсэн өөр дээрээ ажиллахыг хүсэж байх юм бол эрүүл зөв хооллоод манифест хийх талаар суралцахыг хүсэж байх юм бол миний явуулж байгаа хоол зүй болон manifestation мөнгөний талаарх сэтгэлгээний сургалтанд заавал суугаарай. Зөндөө олон хүмүүс үр дүнгээ авч байгаа. Тэгээ шинэ нисэлт маань 10 сарын 10-нд эхэлнэ. Гэт надтай хамт өөрийнхөө хүсэл мөрөөдлийг, өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг сургалтын дээр бий болгоорой.